Олон нийтийн сүлжээн дээр монголчуудын манд бичиж байгаа зүйлс эсвэл телевиз хэвлэл мэдээлэлээр гарч байгаа ярилцлагууд тэр тусмаа олон танигдсан хүмүүсийн оролцсон нэвтрүүлгүүдийг сонсож хахад асуудалд хандж байгаа нь бүдүүн баараг тайлбар нь болох түүндээ үндэслээд дэндүү ухуур мөчөд гарц гаргалгааг санал болгож ярьдаг боллоо. Манай үндэстний оюун санаанд ямар вирус орчхоод хүмүүс маань ийм болчихвоо. Манай монголчууд ийм нэг дутагдал байна л да. Тэр юу гэхдээ зэрэг бидний олонх маань бол хэвшмэл ийм загвар сэтгэлгээгээр имийг хүлээж авдаг. Тийм болцсон байна. Ер нь бол хүн эхэс төрхтөө бол бүх имийг мэдсэн сурцсан одоо төрдөг. Нэгүгээр өөрөөр хэлбэл хүмүүсийн бодол санаа ямар нэг юмны тухай бол ойлголт төсөөл бол эхэс төрхтөө байдгүй. Энэ бол зөвхөн тэр хүн ямар орчинд одоо сурч хүмүүжсэн, ямар хүмүүсийн бол одоо бичсэн ном, нийтлэл, мөн бүтээсэн одоо энэ киног үзэжсэнээс шалтгаалаад тэр хүмүүсийн аливаа нэгэн асуудалд бол хандах тэрний байр суурь, дотоод итгэл үнэмшил нь бүрддэг гэж болно. Тэгэхээр энэ дээр дахиад хэлэхэд хамгийн гол нь бид нар нэгс одоо хэвшмэл ийм загвараар сэтгэдэг болчиход байна. Тэр хэвшмэл загварууд бол ердөөсөө ихэнхдээ бол дандаа хүмүүсийн оюун санаа бодлыг бол хайрцаглах чиглэсэн ийм бол загварууд байдаг байхгүй юу? Нэгдүгээр хүмүүс ном уншихаа болцсон учраас ер нь хүмүүсийн сэтгэлгээ бол маш их мохцсон байж байна. Одоо энэ олон нийтийн мэдээллийн сүлжээ бол хүмүүсийг маш богинохон сэтгэдэг. Тэгээд энэ мэдээллүүдийн дотроос бол одоо нэг нь юу нь бол чухал мэдээлэл юм бэ? Юу нь бол одоо чинь хамгийн одоо хүнд хэрэггүй шүү. Мэдээллийн хог гэж одоо junk information гэж бол ярьдаг шүү дээ. Ийм мэдээлэл юм бэ гэдгийг хүмүүс ялгахын аргагүй болгосон. Хүмүүсийг энэ бол зориудхан одоо юу гэдэг нь 140 160 бол тэмдэгтийн хоорондоо бол ийм битэлцдэг одоо сэтгэл бичиж үлдээдэг ийм богинохон сэтгэлдэгийг бол энэ чинь зориуд зохион байгуулалтын үйл ажиллагаа. Ялангуяа бол 90 оноос хойш манайд энэ олон нийтийн мэдээллийн сүлжээ тэгээ ер нь энэ одоо шилдэг гэдэг нийтлэлчдийн бичиж ирсэн энэ нийтлэлүүд бол ихэнхдээ дандаа бол гүжир бүтгэлгээр бол үндэслэсэн. Монголчуудын оюун санааг бол маш хялбаршилж энгийн болгох гэж маш богдох сэтгэдэг ийм болгох гэсэн ийм бол шатараатай ажиллагаа гэж бол би үздэг. Зориуд одоо санаатайгаар захиалгаар бичсэн ном уран сайхны одоо бүтээлүүд маш их олон болсон л да. Тийм учраас хүмүүс бол одоо кино ном гэхээсээ илүү уран сайхны киногоор түүхийг ойлгох гэж оролддог. Тэгээд тэрнээс бол одоо бүрдсэн байж байгаа тэр хүний дотоод тэр далд ухамсартан суудсан байж байгаа нь хайрцаглагдсан энэ загвар сэтгэлгээгээр альва асуудалд ханддаг. Одоо жишээ нь манай олон нийтийн сүлжээнд байж байгаа тэр одоо сэтгэл юмнуудыг хаяа нэг харахад бол ерөнхийдөө ихэнх хүмүүс бол дандаа тиймэрхүү одоо чинь өөрт нь урд нь бол зориу суулгацсан байж байгаа энэ загвар сэтгэлгээр асуудалд ханддаг. Ямар нэгэн асуудлыг одоо уншаад тэр хүмүүсийн ихэнх толгойд нь юу орж ирдэг, ямар бодол орж ирдэг вэ? Энэ чинь ардсан намынх уу эсвэл ардын намынх уу? Эсвэл бол одоо чинь Америкийнх уу, эсвэл Оросынх уу, эсвэл Хятадынх уу гэсэн ийм загвараараа бол одоо дамжуулж ямар нэгэн мэдээллийг хүлээж авдаг учраас тэд нар яг бодиттой байгаа мэдээллүүдийг сайнтай муутай хамгийн гол нь үнэн зөв бодиттой байгаа юмыг хүлээж авахын чадвар маш суларцсан байгаа бид нар анхаарах хэрэгтэй л доо. Ер нь бол альва улс орныг ингээ харийнхан орж иж эзлэн авахдаа хамгийн түрүүнд мэдээллийн орон зай олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг нь өөрийнх нь хэрэгшээлд оруулдаг. Би энэ дээр бол дахиад сануулахад 1990 онд бол манайд хамгийн анхны гадаадын хөрөнгө оруулалтаар одоо хэрэгсэн төсөл Данида төсөл байгаа. Данида төсөл бол манай хэвлийнхнийг хайрцагж явах гэсэн ийм бол гадныхны төсөл байсан гэдгийг одоо бидний нэрийг нь санах хэрэгтэй байхгүй юу? Тийм учраас бол ер нь бол ямар нэгэн ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх, ямар нэгэн мэдээллийн бол эсрэг өөр санаа бодолтой улсуудын мэдээлэл энэ боломжийг хаахын тулд одоо мэдээллийн орон зайг нь бол эзэлж авдаг шүү дээ. Тэгээд энэ дээр бол 1998 онд Азийн хөгжлийн сан бол Америкийн байгууллага гэдгийг бид нар мэдж байгаа. Азийн хөгжлийн сан бол манай боловсролын системээс одоо мэдлэг туршлагатай ийм багш нарыг бол одоо 6 сарын цалин өгөөд бол зориуд бүр бодлоготойгоор бол шахан гаргасан шүү дээ. Дахиж ардын боловсролын системд бол ажиллахгүй гэсэн бүр амлалт өчгийг авчиж шахан гаргасан. Тэрний дараа бол одоо ямар нэгэн тийм туршлагагүй амьдралын туршлагагүй тийм залуу багш нарыг боловсролын системд бол их хэмжээгээр бол орж ирсэн. Хоёрдугаард бол Соросын сан бол манай ердөөсөө бүх сурах бичиг одоо энэ орчуулагдж байгаа ном хэвлэлүүдийг бол дандаа гадныхан бол өөртөө зориуд төслөөр бол одоо орчуулж монголчуудын дунд бол их тараад ирсний гайгаар одоо гарч байгаа байхгүй. Тэр юуг ирэхэд дахин хэлэхэд бол гадаад хүмүүсийн нүдээр бол өөрийнх нь амьдралыг хардаг болцсон гэсэн үг.
Ер нь энэ дэр бас нэг зүйлийг ингээд гэлэхэд одоо энэ манай офшорын эсрэг болоо тэмцэж байгаа энэ улсууд нэг зүйлийг ойлгохгүй байх шиг байна. Энд дэр дахин хэлэхэд бол би нөгөө ардчлалын эзэд одоо энэ офшорын эзэд чинь бол нэг л хэсэг бүлэг улсууд гэдгийг бид нар ойлгож ухаарах хэрэгтэй байна. Одоогийн эдний энэ одоо тэр тэмцлийг харж байхад бол офшорын цаад эзэдийг бол ярихгүй мөртлөө офшортой тэмцэнэ гээд байгаа бол одоо ямар нэг юмний бол сүүдэртэй тэмцээд байгаа болохоор тэр сүүдэр тусгаад байгаа тэр эзэдийн тухай ердөөсөө ярихгүй байна гэдэг бол энэ улсууд одоо чухам яг юуны төлөө тэмцээд байна. Үнэхээр бол одоо тэр офшорын эсрэг бол энэ тэмцэл ямар нэгэн бол бодит үр дүнд чиглэж байна уу? Аль эсвэл бол энүүгээр зүгээр дамжуул өөр улс төрийн ажиллагаа явуулж гэнэ гэдэг ийм бол өөрийн эрэхгүй эргэлзээнд төрүүлж байна л да. Манай энэ эрх өргөчд эрхчлөө гэдэг нэрийн дөрөөдөөс Монгол орны бол бүх үе таалгыг бол бүрэн нээж хайсан. Тэгээд би бол олон удаа бол та бүхний бас анхаарлыг нэг зүйл хандуулъя гэж байгаа. 1990 оноос хойш Монгол улс гэж бол ярихаа байсан. Төр ард түмэн л гэж ярьдаг болсон. Тэгээд төр ард түмэн хоёр нь бол хоорондоо бол хизээч эвлэрсгүй байнгын бол одоо ийм дотоод зөрчилтэй тэмцэлтэй байх ёстой гэсэн энэ онолыг энэ үзэл сурталыг бол маш олон суугаар бол явуулж ирсэн учраас хүмүүс одоо ямар ч байсан сайнтай муутай өөрийнхөө Монгол төрийн эсрэг одоо явж байгаагаа үнний төлөө тэмцэж байна гэдэг ийм бол одоо чинь гинэн ийм ухар мөчөд ийм ойлголтуудыг монголчуудын дунд маш өргөн одоо бүр санаатаагаар тараасан гэж хэлж болно. Үнэн зөв мэдээллийг орчин цагт хүн хаанаас олж авах боломжтой юм бэ? Ер нь бол үнэн зөв мэдээллийг олж авахын тулд чинь заавал зөв номнуудыг унших хэрэгтэй. Ном гэдэг бол хутгатай адилхан, хутгаар бол хүн алж хүрээ талж болно. Мөн үнэхээр ухаарл бол одоо сэхэрэл олж авч болно. Хүн ном уншихтаа бол ядгүй гэхэд тэр чинь ямар нэгэн имийг удаан ингэж бодож эргүүлэн дахин уншиж удаан бодож өөртөө эргэцүүлж уншдаг байх хэрэгтэй. Тэгээ хамгийн гол нь бол тэнд бодож байгаа бодлуудыг ямар нэгэн одоо мэдээлэл тэнд явагдаж байгаа санааг бол шууд хүлээж авах юм бол шууд хүлээж авч болохгүй гэсэн үг. Тэрийг бол бусад их усүрүүдээс үүнийг одоо шалгаж бусад өөрийнх нь амьдрал мөн эргэн тойронд чинь байж байгаа одоо манай Монголын бодит амьдралын жишээн дээрээс тэднийг бол одоо чинь харж дэнсэлж дүгнэж бол ингэж сая бол хүлээж авах гэж шийддэг байх хэвээр. Ном уншдаг хүний сэтгэн бодох чадвар дороотдог. Ер нь хүн яагаад заавал ном уншиж явах ёстой вэ гэсэн. Хамгийн гол нь хүн өөрөө одоо оюун ухаант хүн болох ёстой. Ямар нэгэн бодит байдлыг сайнтай, муутай, нэмэгтэй, хасахтай нь бол одоо хүлээж авдаг. Энэ бодит ухаарч сэхэрхийн тулд байнгын ном уншдаг байх ёстой. Зөв ном гэдэг. Хамгийн гол нь зөв ном гэдэг бол тодорхой одоо мэрэгжлийн усууд уншсан тэдний бол ямар нэгэн дэмжлэгийг бол авсан ийм номнуудыг л одоо орчуулж иргэдийнхэн дунд бол одоо тараат түгэж явах ёстой гэж би бодож байдаг. Яагаад гэвэл ямар нэгэн бол ийм үндэсний одоо мэдээллийн аюулгүй байдлын ийм одоо хаалт хамгаалалт байхгүй учраас гадныхан бол элдв янзын одоо бодол санаа оруулж ирж манай залуучуудыг үндсэндээ залуучуудын одоо бодол санааг ингэж гадныхан зориудаар анхаарад мөнгө хаяад хүч хаяад ингээд байна гэдэг бол Монгол орны ирээдүйг тэд нэр өөрийн болгох гэсэн ийм далтын алсын одоо олон жилийн бол хугацаатай ийм бол төсөл гэж бол ойлгож болно тэрийг. Ер нь бол ном уншина гэдэг бол хамгийн гол нь би түрүү хэллээ. Зөв номоо бол сонгож авах хэрэгтэй. Зөв ном гэдэг бол мэрэгжлийн курсуудын хүрээнд бол хүлээн зөвшөөрөгдсөн тийм номнуудыг бол бид нар одоо шилж сонгож уншдаг байх хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт бол ямар нэгэн ном уншиж байгаа яг энэ үйл явцад хүн бол дандаа хүний тэр номын одоо номыг бичсэн тэр зохиогч тэр автор бол хүний дотоод хүнтэй ярьдаг тэр номороо дамжуулаад. Тийм учраас бол тэр хүн өөрийнхөө бол одоо дотоод итгэл үнэмшил өөрийнхөө урд нь олж авсан амьдралын туршлага мөн бол тэр хүний одоо үнэхээр одоо хүндлэлж явдаг хүмүүсийн дунд нэр хүндтэй болсон энэ улсуудын бол одоо бодол санааг хамгийн гол нь өөрийнх нь бодит амьдрал дээр бол жишээ тэр бодлыг хүлээж авдаг байх хэвээр. Тийм учраас ер нь бол хүмүүс юм байгаа шүү дээ. Хүний дотоод ухамсарыг бол хүн тэр болгон өөрөө одоо хянаж чаддгүй. Тийм учраас чинь хамгийн гол нь хүний зүгээр наадлын бол одоо бодол санаанд гэхээс нь илүү тэр дотоод ухамсар руу одоо чиглэсэн үйл ажиллагааг бол маш хүчтэй явуулж ирснийг бол бид нар ойлгох хэрэгтэй. Тийм учраас ер нь одоогийн улсуудын энэ бодол сэтгэлгээг хэрвээ энэ загвараас гарахгүй юм бол Монгол улсын
одоо ер нь үндэсний чөлөөллийн тэмцэл бол ямар ч утга учиргүй болчихж байгаа. Яг бол хүмүүсийн маань ихэнх бодит байдлыг хүлээж авч ойлгож ухамсарч сэр цэрээгүй байхад бидний энэ тэмцэл бол ямар ч үр дүнд хүрэх тийм нөхцөл байхгүй гэдгийг бид нар хатуу ойлгох хэрэгтэй. Зөв ном сонгож унших. Манайхан энэ номыг уншаарай гэд хэн хэлсэн хамаагүй те сурталчилсан номыг авч уншаад байгаа байхгүй залуучууд. Тэгэхэд тэр номыг зөвийг сонгохын тулд тэр хүнд бас тодорхой хэмжээний суурь боловсрол мэдлэг хэрэгтэй. Баг гэхэд хүний ёс суртахууны хэм хэмжээ хэрэгтэй. Би танд юу хэлсэн гэхээр Айн Рэндийн нэг ном манай гэрт ороод ирэхгүй юу. Тэгэл уншаад гисэн чинь явдаггүй. Энэ бол ийм л нэг л муухай санагдаад тэгээ Айн Рэндгээ судлаад уншсан чинь таны болор инфо сайт руу анх удаа орж исэн ямар юу вэ. Тэгээд тэр номыг яг уншаад дуусгасан л да. Гэтэл би болохоор яг нас өөр. Хүүхэд бол тэрийг уншаад тэр бол үнэхээр зөв юм ярьсан сайхан ном байна. Энэ өстэй зөв эмхтэй байна гэж бодох нь шүү дээ. Тий. Ер нь бол ганцхан хүүхэд гэлтгүй ер нь манай энэ одоо насанд хүрсэн одоо энэ ардчилсан усуд байдаг шүү дээ. Тэд нар бол Айн Рэндийг бол маш их сурталчилдаг. Ер нь Айн Рэнд бол бүгдээрээ бол мэдж байгаа энэ урд нь бол одоо хаант Оросын үед Ленинградад энэ багшийн дээд сургуулиудад төгссөн Орос хүн шүү дээ. Уг нь Оросын бол жууд хүн байгаа те. Тэгээд Америкт бол гараад хамгийн гол нь тэдний Америкт тэр хүн амьдрахын эрхэнд бол одоо Америкчүүдийн тэр зүтгүүлж исэн тэр санаанд нь бол тохирсон юм бичиж бол тэрүүгээр амжуулж исэн л юм хүн шүү дээ. Тэгээс Айн Рэндийн одоо тэр бичсэн хамгийн гол нь тэр өөртөө амжихан бай, бэртгчин бай. Улс оронд чинь улс үндэстэнд юу болж байгааг нь хамаагүй гагцхүү чи өөрийнхөө бол одоо ашиг хонжоо бусад бол зугаа цэнгэл өөрийнхөө бол байдлаар амьдр гэдэг бол маш хортой санаа байхгүй уг нь. Ягаад гэвэл хүн бол ердөөсөн амьдралын утга учир гэж бол байдаг юм бол улс үндэстэнд ч гэсэн оршин тогтнож байгаагийн утга учир гэж юм байх хэвээр. Тэр бол юу гэсэн үг вэ гэхдээ зэрэг чинь хүмүүс бол зөвхөн ганцаараа яваад Монгол ардын өгч байдаг шүү дээ. Ганц мод гал болдгоо, ганц хүн айл болдгоо гэж ярьдаг. Тийм учраас бидний ер нь энэ Евразийн ард түмнүүдийн хамтч сэтгэлгээ, хамтын хөдөлмөр, бие биендээ бол одоо чинь тусламжийн гараа сунгадаг энэ үзэл санааны эсрэг одоо чиглэсэн ийм бол суртал ухуулга шүү дээ. Энэ бол зориудын суртал ухуулга. Хэрвээ тэрийг бол үнэхээр амжин амьдралын туршлагатай шудраг хүмүүс одоо чинь тэр өөрийнхөө одоо бусад олж авсан мэдлэгтэй ингээд харьцуулаад өгнөд үздэм бол тэр ердөөсөө тэрний бичсэн бүх одоо санаанууд нь урд нь томьёолцсон байсан санаагаар зөвтгөх гэж л ярьсан юм байгаа болохоос биш өөрөө урд нь бол нэг одоо буруу тийм хулих санааг бол өөрөө одоо хэлчихэд трийгээ бол тэрэндээ тохируулж факт баримтуудыг бол одоо говьсон гүтгсэн ийм юмнууд бол тэрний зохиолд аль толон байдаг. Тийм учраас энийг бол одоо чинь ялангуяа Монголын бол одоо энэ ардчлагчид неолибералчид энийг бол бүр тугаан болгож нэг хэсэг явсан шүү дээ. Тий. Энэ бол нэг төслийн. Тийм учраас бас нэг энэ дэр нэг зүйлийг нэмээд хэлэхэд ер нь бол олон улсын валютын сан, Дэлхийн банк энэ гэдэг чинь зөвхөн банкны байгууллага биш байхгүй юу? Эдгээр бол ердөөсөө тухайн төр улс оронд явуулж байгаа яг иймэрхүү бол харийн одоо чинь суртал ухуулга одоо энэ хөлсний бол одоо энэ суртал ухуулагч энэ нийтлэгчдийг бол зориуд мөнгөөр байнгын санхүүжүүлж байдаг. Тэрний үдний зориудын одоо орчуулсан энэ номнуудыг бол ивент итгэж санхүүжүүлж бүр заримдаа бол бүр үнгүү тарааж байдаг. Ер нь бол хүмүүс мэдэх хэрэгтэй байхгүй. Ер нь үнгүү тараана. Тэдний ямар нэгэн бол үйл ажиллагаа хийгээд эхэлнэ гэдэг бол тэд нар бол нэг нүүдэл биш хэд хэдэн задлын нүүдлийг харцсан юм хийгээд байгаа байхгүй юу дээ олно. Тэр Айн Рэндийн ном эхлэхдээ нөгөө нутагтаа ирж байгаа хүний сэтгэл гэхэд харанхуу юу нэг тийм ном байсан. Энийг бүр үзэн ядсан хүн нутагтаа ирж байгаа хүн хэдсэн ш тэгэхгүй. Одоо Монгол хүний сэтгэлгээгээр бол тийм биш. Тийм биш. Тий яг тэгж бол битсэн. Ер нь бол тэгээд Айн Рэндийн чинь бол одоо чинь шарил дээр нь бүр ингээд чинь доллараар бүр цэцэг энэ төр хийж тавьсан ш дээ. Америкчууд бол 1950-аад оны үеийн Америкчууд бол Америк одоо манайхны одоо энэ неолибералчдын бол одоо тунхаглаад байдаг энэ Айн Рэндийн нөгөө Атлантын нургууд энийг энэ энэ номыг ердөөсөө хинч хүлээж аваагүй байхгүй. Яг гэвэл Америкийн яг тэр үеийн одоо шудраг эрдэмтэн зохиолч нар бол юу гэж үзэж ирсэн гэхээр энэ бол хүн төрөлхтний 2000 гаруй жилийн түүхийн энэ үнэт зүйлийг бол дэвсэх гэж оролцсон энэ ном байна. Хүмүүс аль ч орны хүмүүс бол дандаа хамтар сэтгэлгээтэй хой бодсон сэтгэлгээг үзэн яддаг, бэртгцэн сэтгэлгээг үзэн яддаг ийм байсан имийг бол бэртгцэн сэтгэлгээг бүр тунхагласан энийг бол бүр бэртгцэн сэтгэл хүмүүсийг урайлан дуудсан юм ном шүү дээ энэ бол. Номын дэлгүүрүүдэд Непко гэдэг лангуу байна. Тэгээд ингээд чагсаасан номнуудыг нь харлаа л да. Цэдэн бал, чой балсан гэдэг хавцсны зургийн хүнд тийм ээ. Тэгэл нөгөө
неолиберал санхүүжилтийн засагчдын том номнууд. Эдгээр бол ер нь бол нийтлэгийн номнуудаас бол ер нь чөлөөтэй байна гэдэг бол бүх үе талгаа ямар нэгэн хориглол хязгааргүй дэлхийн хаяг гэсэн үг огт биш шүү дээ. Биднэрт бол одоо эх орноо бол одоо чинь үнэхээр өөрснийхөө болов хүсэж байгаагаар аваад явах тийм эрхчлөө байна өнөөдөр. Тэгтээ бол хамгийн гол нь гадныхын ингэж бол манайд орж ирж ингэж тонгочих 27 жил тонгочоод өнөөдөр Монголын бүх одоо нөхөн үйлдвэр аж үйлдвэрийн бүх суурьуудыг устгасан байгааг та бүхэн бол надаар хэлүүлдэггүй мэдж байгаа. Өнөөдөр монголчуудыг 27 одоо тэрбум долларын өрөнд хийчихэд байгааг бол та бүхэн бол мэдж байна. Мөн Монголын залуучуудын бол одоо нэг хэсгийг нь бол үнэхээр тархийг нь дахиж бол одоо юм хүлээж авахааргүй болтол нь тэгээд форматлуулаад ингээ гөлийлэх бүр тархийг бүрэн угаацсан ийм усуудч байна шүү дээ манай дунд. Тийм НЭПКО гэдэг чинь бол ердөөс монголчуудын оюун санааны эсрэг явуулж байгаа терроризмын хамгийн гол одоо уурхайн тэр байхгүй. Тийм учраас ерөнхийдөө бид нар бас ер нь энэ асуудлуудыг бол бид нар бүр даже одоо цааш нь бол бид нар ярих хэрэгтэй. Энийг бол төрөх хяналтын байгууллагуудад бол энийг тавих хэрэгтэй. Ер нь тэгээ би дахиад хэллээ шүү дээ. Энэ банкны одоо энэ гадаадын одоо тэр мөнгө хүүлдэг энэ офшор банкныхын ганцхан бол мөнгөний хүүлдэг юм аа. Эдгээр чинь тэр мөнгөөр нь эргүүлээд ийм доторх байж байгаа одоо чинь ийм үйл явдлуудыг энэ монголчуудын сайн сайхны эсрэг ийм бол тархиугаагчдын энэ одоо бүх бичиж байгаа юмнуудыг чинь байнга бол одоо санхүүжүүлж идэг. Тэднийг бол одоо Монголын ард түмэн бүгдээрээ одоо ингээд мөнгө төгрөггүй болцсон ийм хэцүү байгаа үед чинь тэднийг бол байнга одоо мөнгөөр бол тэтгэх байдлаар бол бидний дээр гаргаад тавьдаг. Ийм бол одоо чинь зорилго үйл ажиллагаатай байгууллагууд гэдгийг бид нар ойлгож ухаарч сэрц сэхэрэх цаг аль хэдийн болсон байхгүй. Капиталист нийгэм гэдэг бол 1% 99 одоо өрийн боолууд байдаг. Энэ бол мэдээж одоо бүхэнд бол харагдаж байгаа. Тийм учраас чинь 1% нь бол 99-өө барихын тулд чинь эдний оюун санааг байнга мохоож явах хэрэгтэй байхгүй. Эцэг гэхээс байгалаас заяасан тэр хүний тэр чадварыг бол заавал хайрцагдаж эдний чинь оюун санааг зориуд мохоож явах хэрэгтэй. Тэгжил байж энэ үнэмлэхүй цөөнхөн тэр үнэмлэхүй болгоныг зарих энэ боломжийг тэд нар тэгж олж авдаг байхгүй юу? Монголчууд үнэн зөв мэдээлэл олж авахын тулгарч байгаа бэрхшээлүүдийн нэг нь гадаад хэл мэдэхгүй байгаа явдал мөн үү? Тэг ер нь бол манай одоо ард түмэн сургаж ирсэн шүү дээ. Хэлтэй бол хөлтэй гэдэг. Ер нь бол гадаад хэл бол ялангуяа одоо энэ дэлхийн ертөнцийн одоо чухам юу болж байгаа, энэ ямар өнцгөөс энэ тухайн асуудлууд дээр хүмүүс хандж байгаа гэдгийг олж харахын тулд хамгийн чухал бол одоо хэрэглэгдэх хүн гэж хэлж болно. Гэхдээ бол бид нар нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Яг бол англи хэл бол ердөөс энэ одоо баруун Европын энэ соёл иргэншлийн бол хэл шүү дээ. Англи хэлээр. Гэхдээ бид нар эндээс нэг зүйлийг бол манайхан улсууд бас одоо анхаарлынхаа гадаа орхичод идэг байхгүй. Ер нь англосаксон энэ бол нийгэм гэдэг бол байнгын одоо ер нь түүхийнхэн ялангуяа бол сүүлийн 500 гаруй жил бол капиталист одоо энэ капитализмаар бол хөгжиж ирсэн энэ улсууд. Капиталист нийгэм гэдэг бол одоо бид нар 11 оны тэр Нью-Йоркт болсон бол одоо бослог гүмэнийг бол одоо санаж байгаа Occupy Wall Street гэж гарсан. Тэрэн дотор бол Америкийн жирийн иргэд бид нар 99 үлээ энэ нэг хувь бол олигархууд гэж тэд нар бол тэмцэжсэн шүү дээ. Ер нь бол барууны бүх улсууд дотрыг хэрвээ одоо яг засаглалын бол жинхэнэ эрх мэдлийг хэн бол гартаа барьж байгаа. Тэн доторх нийгмийн доторх хамгийн гол бол дотоод мөн гадаад бодлогыг бол хэн тодорхойлж зүтгүүлж байгаа. Энийг аваад үзт юм бол нөгөө тэдний яриад байдаг ганцхан хүн амын ганцхан хувь энэ хит баячууд энэ олигархууд л байгаа шүү дээ. Үлдсэн нөгөө 99% нь болохоор үнэхээр бид нар телевизээр одоо чинь янз бүрийн кинон дээр ингэж харуулдаг байгаа боловч тэд нар чинь бол байнгын бол стресстэй, байнгын бол гүн гүнзгий өрөнд орцсон. Ер нь өөрснийгөө бол өрийн боолууд гэж ярьдаг шүү дээ. Ягаад бол өрийн боолууд орцсон хүн бол байнгын стресстэй ажлаа алдахаас бол одоо чинь байнгын одоо ийм айдас хүйцтэй байдаг учраас тэд нар ямар нэгэн үнэн имийг бол хэлэхгүй улсууд байгаа байхгүй юу? Бүх имийг бол дотроо яадаг. Тийм учраас бол тэд нар бол материалын баялаг масар их юм хэрэгэлдэг боловч тэр улсуудад нь хэрвээ аз жаргалын индекс гэж тийм үзүүлэлт байдаг. Тэргээр бол тэд нар ердөөс аз жаргалтай улсууд биш байхгүй юу? Тийм учраас бол одоо чинь ялангуяа одоо манайхны зарим нь бол мэдж байгаа одоо энэ Финлянд байж, Япон өнтерд бол тэр дэлхий дээр хамгийн олон хүмүүс нь амиа хорлдог улсууд шүү дээ. Финлянд ордог байхгүй юу? Ягаад гэвэл тэр улсууд
тэр бүх одоо энэ материалыг одоо элбэг одоо энэ байдлыг бол зээлээр авч хэрэгэлдэг гэдгийг бид ойлгох. Тэр чинь зээл авч байгаа хүн бол банкын одоо чинь манайхан мэдж байгаа нэг 100 сая төгрөгийн зээлийг чинь одоо бид нар чинь 400 сая болгож төлдөг. Банкын тэд нар чинь ердөөсөө үнэн юм ярьж бодохгүй өвдөгч ирэхгүй ийм бол одоо боолын ийм албадлагын нийгэмд амьдардаг учраас тэд нар ердөөсөө энэ амьдралын тэр сайн сайхан ад жаргал гэдгийг имийг мэдэхгүй байгаа учраас тэр улсууд банкын стресстэй зарим нэг нь бол амиа хорлож байгаа ийм үзэгдүүд хавтгай болсон гэдгийг бид нар маш сайн ойлгох хэрэгтэй байхгүй. Том байшинтай, сайхан хувцастай, машинтай тий ингээд одоо ингүүл одоо жаргаж ийн л гэж яриад байгаа шүү дээ. Гэхдээ харин ер нь монголчууд удахтай зэрэг чинь би бол хэллээ шүү дээ. Монголчууд маш их одоо чинь материалын баялаг маш их шуналтай болсон. Сүүлийн жилүүдэд. Ялангуяа бол монгол хүн хизээч бол одоо бие бинийгаа хуурд ядахтаа хүний өөдөөс харж байгаад худлаа ярьдаггүй байсан. Одоо бол тэр зүгээр хэвийн үзэгдэл болсон. Тийм учраас ердөөс энэ бүх одоо энэ оюун санааны вирус байгаа. Энэ чинь ердөөс хүмүүсийн одоо дотор бол нөгөө мем гэдэг юмар тараадаг. Ямар нэгэн хүмүүсийн хэвшмэл энэ бодол санааг дандаа одоо вирусээр оюун санааны вирус гэж бүр аль биесны нэртэй эднэр чинь. Энэ вирусээр бол бид нар хүн гүнзгий өвчлөсөн байгаа учраас бид нар материалыг одоо юмд маш их ач холбогдлогдог. Гэсэн мөртлөө бол тэр материалыг юмд хүрэхгүй одоо ч орлого нь хүрэхгүй болохтой банкнаас зээл ав гэж байгаа. Банкнаас зээл авсан хүн бол банкын бол одоо хүүгээр бол нэгдүгээр шулуулна, хоёрдугаар банкын дарамтанд ор байж идэг. Тэр улсууд бол ажлаа алдахаас, үннийг ярихаас тийм үү? Ямар нэгэн бол үнэн одоо чинь байр сууриа бол одоо илэрхийлж үнэн юмыг ярьж байгаа хүмүүсийн талд орохоос айдаг болсон. Одоо бол одоо энэ интернетэд байж байгаа ингээд одоо ямар нэгэн нийтлэлүүдийг хүмүүсийн ямар сэтгэл бичиж гин гэж зарим нь бүр уншихаасаа хүртэл айж байгаа байхгүй да. Тэрэн дээр бол уншихаасаа бүр тэрнгээр тийм учраас чинь тэрэн дээр одоо хүмүүсийн тэр IP-г нэтэр бол ил тавьсан байж байгаа. Тэр чинь хүмүүсийг далдуур дарамтлаж байгаа байхгүй юу? Чамайг мэдж байгаа шүү гэсэн л тийм утгаар. Тийм учраас монголчууд ердөөсөө одоо ингэ ардчлалтай болоод байнгын масар их бол айдас хүйцтэй байдаг болсон байхгүй юу? Тийм учраас бол энэ бүхэнд бол одоо чинь үнэхээр одоо залхаа зарим нэгэн залуусууд нь бол маш их одоо гадагшаа бол дөрвөн явж штэ. Залуучууд нь эх орондоо амьдрахыг хүсэхгүй байгаа энэ ийм бол одоо чинь ардсан энэ дэглэмээр бид нар яах юм бэ? Одоо бол бид нар уулахад зэрэг би дахиад хэлэхэд чинь бидний өнөөдрийн одоо энэ офшорын төлөө офшорын эсрэг бол одоо тэмцээд байгаа гэдэг чинь энэ яг одоо чинь ардчлал одоо энэ чөлөө зах зээл хүний эрх өдр гэдэг ийм худлаа хоосон бол урайгаар бол манай улс орныг эзлэн авсан одоо тэр улсууд чинь яг эднэрийн одоо офшор банкны эзэд нь өөрснөө байхгүй да тэднийг. Тэрийг бол бид нар бол ойлгож ухаарсны дараа бол одоо эднэртэй яаж тэмцэх үү гэдгийг бид нар өөр байдлаар үзэх хэрэгтэй байх гэж би бодож байна л да. За. Ийм үг байдаг хүн нэг хэл биш тий. Ядаж доор харж хоёр хэл гадарладаг байх хэвээр. Энэ ямар учиртай юм бэ? Ер нь бол хамгийн гол нь хараа хүн бол эхлээд их хэлээ бол маш сайн сурах хэрэгтэй. Одоогийн манай залуучууд бол нэгдүгээр ном уншихгүй байгаа учраас одоо үгийн баялаг бол маш их дутуу, найрлага маш их муу, тэгээд маш их алдаатай бичиж байна. Энэ бол зориуд. Одоо чинь манай ер нь бол Монгол улс шиг ийм одоо Windows одоо энэ үйлдвэрлэлийн системийг мөн гар утасныхан бүх юмыг англи дээр явуулдаг улсууд нь бараг би байхгүй байх гэж үзэж байна дэлхий дээр. Өөр. Тийм учраас бол энэ бол зориуд өрдөөс монголчуудыг бол одоо чинь англи хэлтэй болгоно гэдэг чинь монголчуудыг үндсэндээ Монголын ирээдүйг Африк гэж үйлж байгаа байхгүй юу? Өнөөдөр Африкт бол очиод бүгдээрээ бол англи хэлээр ямар ч байсан бол англи францаар бол хальт мүлт ярьдаг. Нөгөөдөгтөө үгээгүй ядуу байгаа байхгүй юу? Тэд нар ягаад бол урд нь нөгөө Карфаген одоо чинь тэр бусад эртний улсуудын тэр түүхийг нь бол бүгдийг нь гүтгээд тэдний чинь ямар нэгэн баримжаагүй болгоцсон байж байгаа байхгүй. Тийм учраас одоо ялангуяа бол манай тэр түүхийг гүтгсэн байж байгаа улсуудыг бол нэр бүхий улсууд байж байгаа. Та бүхэн өөрсдөө мэдж байгаа. Тэд нар чинь бол манай түүхийг одоо чинь онлоод буудаад байгаа энэ гүтгэгч нар чинь бидний ирээдүрөө буудаад байгаа дайснууд гэдгийг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Тэд нар чинь өнгөрсөн түүхийн тухай ярьж байгаа. Өнгөрсөн түүх гэдэг бол ард түмний ирээдүрүүгөө явах өөдөө алхах гол гიშгүүр нь байдаг байхгүй юу? Тийм учраас чинь бид нар чинь нэгдүгürt бол одоо манай энэ залуучууд дандаа ингээ буруу ойлголтууд тавьсан учраас асуудалд хандахтаа зэрэг чинь ер нь бол ямар нэгэн одоо чинь өөрт нь таалагдахгүй юмыг бол яриад эхлэн гутал энэ чинь улаан коммунист байна гэж ярьдаг. Энэ бол ямар нэгэн манай улсууд бол юмд нэг тийм худлаа шошиг нааж тэрүүгээр хялбарчилж ойлгох гээд оролдоод байгаа хгүй юу өөртөө цаад санаа нь коммунист байна гэд хэлжлэхэд
Коммунист байхаараа яах юм? Тий. Яг ингэж явах хэрэгтэй. Тэрэнд бол байхгүй. Тэгээд тэрийг бол дандаа тэр одоо компьютерийн араас бол иймнүүдийг маш хийдэг. Энийг бол бүр улаан цайн бол одоо чинь хий сурталчилдаг бол энэ нэр бүхий усуд бол байж штэ. Та 10 ном орчуулсан. Хамгийн сүүлд орчуулсан номныхаа тухай. Би түрүү ярьлаа. Бидний өнгөрсөн төх рүү бол одоо ингээд гавлаад байгаа. Энэ улсууд бол бидний манай Монголын ард түмний ирээдүйн рүү гавлаад байгаа дайснууд гэдгийг бид нар ойлгож ухаарах хэрэгтэй байхгүй. Эднийг би дайсан гэж хэлэх гэж байгаа байхгүй. Яагаад гэдэг бол ер нь ард түмний түүх гэдэг бол энэ одоо тухайн ард түмний өнгөрсөн өнөөдөр маргаашин ирээдүй энэ 3 цагийг бол холбож байдаг. Бидний өнгөрсөн одоо хүмүүс өвөг дээдсийнхэн эцэг эхийнхээ бол энэ амьдрчсэн амьдралын үнэнг сайнтай муутай саартай нь бол бид нар ойлгодог. Тэрэн дээрээс сургамж авдаг. Мөн тэднийхэн бол тэр байгуулсан үнэхээр тэр баатарлаг гавьяануудаас бид нар урам зориг авдаг. Ийм байх хэрэгтэй байхгүй. Ер нь түүх гэдэг бол. Тийм учраас гадныхан орж ирэхдээ дандаа түүхийг нь Африкийг ердөөс түүхгүй болгоцсон учраас би дахиад Африкжуулсан гэж яриад шүү дээ. Африкжуулна гэдэг чинь манад ердөөс хэрэгжиж байгаа бүхэн үйл ажиллагаа чинь аль хэдийн 400 жилийн өмнөөс бол Африкт бол яваад тэднийг бүрэн форматлаад дуусгацсан байгаа байхгүй. Тийм учраас бид нар энэ дээр бол одоо чинь үнэхээр одоо хүн бүхэн одоо дүгнэлт хийж ер нь улс их орныхон төлөө байх юм уу эсвэл материалын байдлын одоо материалын одоо баялагын төлөө байх юм уу гэд энэ бол ёс суртахууныхаа сонголтыг хийх ийм цаг аль хэдийн болсон л гэж би бодож байна. Сүүлийн үед манайхан эртний уламжлал яс их ярддаг болжээ. Зарим хүмүүс бүр логикийг барууны шинжлэх ухааны явцуу судлах хүн гэж олонд ойлгох боллоо. Цэгцтэй зөв бодос сэтгэх дадал эзэмшихийн тулд хүн амьдралын үнэнд суурилсан логикт суралцах хэрэгтэй баймаар юм. Тэгэлгүй яах вэ? Ер нь бол манай урд нь одоо чинь 30-аад оноос тэгээд 60-аад он хүртэл бол манай 10 жилийн сургуулиудад энэ дунд сургуулиуд логик гэдэг хичээл заадаг байсан шүү дээ. Тэгээ 1953 онд бол нөгөө Сталиныг бол нас орсны дараа чинь Оросд бол жижигхэн тийм төрийн эргэлт хийсэн байхгүй Хрущев. Тэрний үеэс эхлүүлээд бол логик гэдэг хичээлийг мөн одон орон зүй энэ төр гэдгийг чинь одоо дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс хассан байхгүй юу? Тэгээд энэ бүхэн юмнууд чинь ингээд явсаар байж байгаа. Одоогийн манай улсууд одоо ингээд хийх хоосон юмд маш их одоо далдын айцтай. Ер нь бол яг энэтэй холбогдуулаад хэлэхэд шарын шашин чинь өөрөө гэгээр л ухаарлын шашин биш, айцсын шашин байхгүй да. Имийг дандаа айлгадаг. Одоо жишээ нь чи өөрийнх нь төрсэн эцгийн бол одоо юу гэдэг нь тэр одоо нас урсан газар дээр тэдэн жил очиж болохгүй энэ гэдэг чинь чи нэг юм хэлээд байгаад болохгүй гэдэг чинь очдгийн болоо чи одоо чинь ингэн тэгнэ. Одоо юу гэдгийг ямар нэгэн тийм мухар сусгаар бол маш их юмд хандуул сурах. Тэгээ бүр энэ чинь олон жил бол хүмүүсийг хүн сэрэг болгоо тэдний бодол хүсэл тэмүүллийг нь хайрцаглаж байгаа байхгүй энүүгээр. Энэ бол маш их ноцтой юм байна. Ер нь энүүгээр бол одоо дамжуулаад ярихад бол монголчуудын оюун санааны тусгаар тогтол бүрэн алдагдсан байна гэж бол хэлж болно. Ер нь бол хэвшмэл загвар сэтгэлгээ гэдэг чинь юу гэсэн үг гэхтэн чинь хүн одоо нэг өсөндөө бол нэг тийм имийг буруу болгож хардаг тийм нүдний шил зүүцсэн байгаатай адилхан байгаа байхгүй. Тэгээд тэр хүний бол одоо тэр нүдэнд нь болохдоо зэрэг ийм үзэл суртлын ийм бол одоо чинь ийм буруу имийг буруу болгож хардаг ийм шил зүүчгтэй зэрэг чинь хүн хаашаач гарсан амьдралыг бол дандаа яг тэр өнцгөрөө хардаг байхгүй. Тэр чинь маш их одоо хортой ялангуяа би бол дахиад хэлэхэд энүүгээр дамжуулаад Монголын залуучуудын одоо боловсрол мэдээлэл энэ бүхий рүү харийнхан ингэж их одоо чинь хүн хүч мөнгө хаяж бол явж гин гэдэг чинь эцсийн бүлэгт бол өнөөдрийн одоо сурагч энэ манай оюутан залуус ер нь манай залуу үе бол маргаашийн Монголын ард түмний ирээдүй байхгүй да. Монголын ард түмэн. Тийм учраас чинь эднийг ингэж бол Африкжуулж гин гэдгийг бид нар маш сайн ойлгож ухаарч энэний төлөө бол цаг алдалгүй бол бид нар хамтран тэмцэж эхлэх цаг болсон гэдгийг би дахин хэлэх байна да. Төсөөлөгддөг ингээд төвшнээр үнэхээр ингээд ийм ард түмнийг тавцсан гэвэл бүр тавцсантайгаа доошогоо бүр унчихсан хэмжээний санагдаад байгаа байхгүй. Зүгээр Оросын жишээлбэл оюутнуудын нэг жижигхэн нэвтрүүлгийг үзэхэд л одоо манай их хурлын гишүүд ярихгүй мэдэхгүй юм ярина мэднэ. 10 жилд одоо ингээд 35 хүүхэдтэй нэг анги байдаг вэ? Одоо нэг дунджаар аваад үзэхэд ер нь бол 10 жил чинь 1-ийн Б-гээс эхлүүлээд одоо чинь 10-ийн Б-гээд 12-ийн Б-гээд ингээд төгсгөж тэрний улсуудын тэр 35 хүүхдүүд чинь яг нэг ижилхэн сурах хүчээр нэг ижил багш нараа заалгасан ирнэ 5 нь л ер нь одоо хичээлдээ сайн тэр бүгдийг багш нарын бол заалгасан юмнуудыг ойлгосон байдаг шүү дээ. 30 нь ойлгодгүй байхгүй. Аливаа нэг юм яг юм байдаг байхгүй. Тийм учраас бол тэр олонхын одоо жишээ
энэ ухар мөчөд одоо олонхын улсуудаар тэр засгийн эрхийг булааж авах энэ аргыг ардчлал гэдэг байгаа байхгүй яг үнэндээ бол манай их хурлын гишүүд бол голцоо одоо ингээд хөдөөнөөс ингээд мэдээлэлээс хол байж байгаа тэр бол ажил амьдралдаа үнэхээр бол нухлагдсан хөөрхий тэр улсуудын толгойг бол зүгээр хоосон амлалтуудаар хуураад гараад ирсэн. Гэхдээ энд нэг зүйлийг сануулгах чинь тэдний өдөөсөө тэр нутагта гаралтай л гэдэг болохоос тэнд хизээч бол амьдарч байгаагүй тэдний амьдрал ахуйг бол мэддэггүй улсууд очоод Улаанбаатараас очоод хотоос очоод энэ төв суран газрууд очоод тэдний саналыг авчаад тэгээд энд орж ирээд тэгээд өшөө бүх монголчуудад бол одоо амьдрахыг заах гэдэг энэ дотоод бол одоо чинь энэ абсурд энэ бол утгагүй энэ байдлыг бол бид нэр засах залруулах цаг аль хэдийн болсон байна. Тийм учраас ер нь бүх ард түмний одоо санал хураалт ардчил гэдэг бол анх сонсоход маш сайхан санаа. Энэ бол гэвч энэ бол абсурд байхгүй. Энэ бол боломжгүй. Энэ чинь утгагүй юм байхгүй да. Яг л хүн амын дийлэнх нь ганцхан монголчууд ийм байгаа гэж хэлж байгаа биш. Ер нь бол дэлхийн ихэнх ард түмний ихэнх нь бол монголчуудтай энэ төстэй ийм л байдал байдаг. Тийм учраас үнэхээр би дахиад хэлэхэд үнэхээр төр засгийн бид нар байгуулахдаа хамгийн шилдэгүүдийн мэдлэгтэй, боловсралтай, үнэхээр тэр шулуун шудраг, эх оронч, зүтгэлтэй, сэтгэлтэй ийм улсуудыгаа бид нар бол гаргаж ирээд энэ улсууд маань бол төр засгаа өөрснөө бол сайд дарга нар одоо бусад одоо энэ удирдах албан тушаалтнуудаа өөрснөө бол ингэж гаргаж тэдний бол одоо тэднэрээ дамжуулан тэгж ард түмэн өөрөө засгийнхаа эрхийг барих энэ хэлбэр рүү бид нэр шилжих хэрэгтэй байна. Та 700 гаруй томоохон судалгааны ном уншсан хүн. Номыг ер нь хүн яаж унших ёстой вэ? Ном унших техник, номтой харьцах, номноос хэрэгтэй өгөөжтэй зүйлийг ялгаж авах арга туршлагаас хуваалцсан уу? Ер нь бол номыг уншихдаа ялангуяа одоо бол ном уншиж сураагүй улсууд нэг эхний нэг хоёр номыг өөрийгөө хүчтэй бүр хүчилж яагаад бүр өөрийгөө албадж яагаад унших хэрэгтэй байхгүй юу? Тэгээд ингээд тэр номноос авч авсан юмнуудыг эргцүүлэн боддог одоо ямар нэгэн эргэлзээ төрж байгаа асуудлуудыг бусдтайгаа бол одоо хуваалцаж ярилцдаг ийм байж ингэж бол одоо чинь дэнсэл шүүжэж тэр мэдээллийг авах хэрэгтэй. Ер нь аливаа мэдээлэлд ингэж хандж байгаа хэрэгтэй байхгүй юу? Ер нь бол ингээд ном уншидгүй улсуудын бол би оюун санаа мохдог гэж хэлсэн. Тэрийг бас би жоохон дэлгэрүүлээд ингээд ярих юм. Ном уншидгүй улсууд чинь имийг логиктэй, цэгцтэй сэтгэж чаддаггүй байхгүй юу? Цэгцтэй. Ямар нэгэн юм чинь бол дистратай бол байх хэрэгтэй. Ямар нэгэн логик сэтгэлгээ гэдэг нь имийг дистратай, цэгцтэй тухайн асуудлыг бол тухайн асуудлуудын олон янзын өнцөг байлаа гэх чинь тэрийг бол шүүн одоо авдаг. Тэдний чинь бүх доктортлынх нь тэр одоо уялдаа холбоо учир начрыг нь бол холбож ямар нэгэн асуудлыг бүтэн зураг болгож хардаг байх хэрэгтэй байхгүй бүтэн. Энэ бол одоо аргыг л бол үнэхээр логик сэтгэлгээ гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээс бол одоо энэ тэндээс ингээд чихнийхээ үзүүрт нэг сонсцсон эсвэл нэг ам дамжин явсан ийм ховжёор манайхан маш их явдаг болсон учраас өнөөгийн манай монголчуудын нэг оюун санааны хоосрол гэдэг чинь яг эндээс бол одоо их ундрага авч байгаа байхгүй. Тийм учраас бид нар энэс гарахын тулд нэгдүгээрт бол альва нэгэн асуудлыг бол шууд итгээд хүлээд авч ердөөсөө болохгүй. Миний ярьж байгааг ч гэсэн та нар заавал бол шалгаж хүлээж авах хэрэгтэй. Мөн бусад амьдралын туршлага бусад одоо өвөг дэдсийн амьдралын туршлага мөн бидний одоо энэ хүрээлж байгаа энэ бодит амьдралаас тэд нар амьдрал дээр бол одоо чинь тэр улсуудын заагаагаад байгаа тэр онол нь болохоор үнэхээр тэр амьдрал дээр бол бүрэн хэрэгжиж гэнэ үгүй юу гэдгийг байх одоо тэр шалгуураар асуудалд ханддаг байх хэвээр. Энтэй бас нэг холбогдуулаад нэг юм хэлэхэд бол зах зээлийн эдийн засаг бол нэг эрэлт нийлүүлэлтээр үн тогтвордчихдаг гэж бол биднэрт номлодог шүү дээ. Тэр огт тийм биш байхгүй яа. Ягаад бол эрэлтэнд нь бол одоо чинь байнгын одоо энэ одоо маш том хүчтэй энэ одоо бизнес бол одоо бүлэглэлүүд юмний үнэнд нөлөөлж чадна гэдгийг бол та нар надаас хэлүүлдэггүй бол сайн ойлгож мэдэрч байгаа шүү дээ. Тийм учраас мөн бол хүмүүсийн одоо чинь гар дээрх байж байгаа мөнгө орлогоор нь бол дамжуулаад ямар нэг юм эрэлтийг бас удирдах чадах нь. Мөн тэд нар бол нийлүүлэлтийг нь зориудаар ямар нэг юмыг үнд оруулахын тулд тий одоо жишээ нэг ийм ойлголт байна л да. Одоо чинь органик хүнс бол одоо их үнэтэй гэдэг. Органик хүнс үнэтэй байх ямар ч болцоогүй. Ягаад гэвэл органик хүнс чинь нөгөө үнэтэй бордоо хэрэглээгүй. Элдв янзын боловсролт байгаагүй юм чинь тэр чинь хямд төсөр байх хэрэгтэй байхгүй да. Харин тэгтээ зэрч манайд бол яг эсрэгээр яваад органик гэхээр бол одоо үнэтэй бусад бол химийн одоо янз бүрийн бол одоо бодис холцсон тэгээд олон янзын дамжлагаар бол явагдсан хүнд бол хоол хүнс гэхээс илүү хор болох юмуд нь харин хямдхан байх чинь харьцангуй тэднэрт. Энэ бол зориудын ажиллагаа л гэдгийг би дахин хэлэх байна.
юм уншидгүй улсууд бол дандаа ингээд амаар хов живээр имийг ярьдаг. Тэгээд хов живээр ингээд яриад нэг 3 4 хоног цаашлуу нэг 7 хоног яваад 8 дахь өдөр дээр нь юу ярьжсэн тухай ор тагс мартчихдаг. Тэр чинь хов жив байхгүй тэр чинь зөвөр. Тийм учраас ер нь ямарваа нэгэн имийг бол ингээд судлахтаа бол тэднийг хамгийн гол нь уншиж судлаж тэрэн дотор ойлгомжгүй юм хүмүүсээс одоо чинь асуудал авлаж тэрийг хүмүүстэй ярьж хилцэж хүн болоод зөв хүн одоо бодож сурах хэрэгтэй. Тэгж бол бодож сурна гэдэг бол хүн нөгөө жинхэнэ оюун ухаанд Homo sapiens гэсэн чинь оюун ухаант хүн болох хэрэгтэй байхгүй. Тийм учраас одоо манай ихний энэ улсууд чинь ингээ боловсролыг бол зориудаар би түрүү хэлсэн Соросын сан одоо энэ Дэлхийн банк, олон улсын валютын сан, Азийн хөгжлийн сан энэ төрт зориудаар бид нарыг бол одоо чинь манай бүх юмыг эвдэж нураагаад тэгээд хамгийн гол нь бид нарыг мөнгөгүй болгочихж байгаа. Тэгээд мөнгө өх нэрийн дор ердөөсөн манай энэ мэдээлэл боловсролын бүх энэ тогтолцоог тэд нар эзлээд авсан байхгүй юу? Тийм учраас эдгээр бол одоо чинь манай одоо юу гэдэг нь бос нэг боловсролын одоо нэг байгууллагад ингээд хандахтаа танай тийм төсөл хэрэгжүүлмээр байна. Тэгээд тэр төсөл гэдэг мөнгө өгж байгаа гэдэг нэрээрээ бол одоо тэрүүгээрээ бол дөрөөлөд тентхийн бүх бодлогыг бол тэд нар өөрснөө шаардлагаараа тавьчихдаг. Одоо дамжуулаад тэднийхэн өөрийнх нь бодол санааг Монгол улсуудаар хэрэгжүүлчихэж байгаа байхгүй юу тэрийг. Одоо таныг Данита сэтгүүл зүй сэтгүүлч ингээд ингэсэн гэхээр бас ойлгохгүй хүмүүс би яг мэдчихээн ойлгохгүй байхгүй юу. Тэгээд тийм Данита хэдэн сэтгүүлчийг сургаал гэж бодож байгаа байхгүй юу цаана. Гэтэл тэр чинь сургалт курсээр те дуртай хүмүүсийг те аваачиж зүгээр өдөөсөө зүгээр юу ч мэддэггүй зүгээр одоо ингээд аваад үзэл тэ зүгээр одоо миний бол одоо төгссөн 10 жилд одоо ангийнхныгаа эргээд хагаад нэг сэтгүүлч хүн байхгүй тэр дотроос. Тэр тус тий. Тийм учраас ер нь сэтгүүлч гэдэг бол одоо чинь би түрүү хэлсэн шүү дээ нөгөө анги дотор бол одоо чинь нөгөө 35 хүн сураад ингээд төгсгöd 5 нь бол одоо сайн маш сайн одоо чинь онц сайн сурдаг байдаг чинь за нэг 10 хүн нь бол нэг дунд зэрэг. Тэгээ тэр чинь нөгөө үлдсэн хороос тэд нэр гарч ирж байгаа. Зүгээр тэр чинь хальт тулт бичдэг. Зүгээр тэрүүгээр амь зүүх гэсэн тийм ус байгаа байхгүй юу. Тэгээ тэд нар чинь бол олон янзын имийг гэж ухаж ингэ цэгцтэй бодож чаддаггүй байхгүй юу. Тэд нар угаасаа тийм чадваргүй байхгүй юу. Гэхдээ би гол нь энийг бол одоо бүх сэтгүүлчдэд ийм байна гэж хэлж байгаа хэрэг биш л дээ. Энэ дотор бол одоо мэдээж бол сайн сэтгүүлчнэр байгаа. Би байгаа байх гэж найдаж байна. 70-80 сэтгүүлчд бүгд харж байхад одоо жишээлбэл энд ийм юм болж юм ч юм уу, энэ ийм юм ярьж нэг нь ч сонирхохгүй байхгүй. Би болохоор сэтгүүлч хүн юмыг айгуу тийм сонирхдаг гэж боддог байхгүй. Үгүй тэд нар бол ердөөсөө өнөөдрийн одоо өнөөдрөөр амьдрдаг усуд байгаа байхгүй ихэнх нь. Өнөөдөр л нэг мэдээ болол одоо гаргач тийм бол тэр мэдээлэл нь бол ямар мэдээлэлс нь үнэн юм уу зүг байсан тэр бол одоо чинь бүр сүүлчийн одоо асуудал хамгийн гол нь зүгээр хүмүүсийн одоо энэ нэг тийм хов живийн одоо нийгэм болчиход байна шүү дээ манайх. Тийм учраас нэг юм шар одоо хэвлийн нийгэм болчиход байгаа учраас хүмүүс янз бүрийн бол судан чамин имийг л гаргана уу гэхээс биш тэд нар бол үнэнхийг үнэхээр манай ард түмний өмнө тулгарчаад байгаа энэ асуудлуудаар бол бидний одоо анхаарлыг банк хандуулж гэсэн ийм зорилгыг тавихгүй байна л да харамсалтай. Бусд нь байг гэхэд сэтгүүлч хүмүүсээс 70 хүнээс 2 нь бүр байг нэг нь энэ ямар учиртай юу болоод байна гэх бах гэж бодохгүй юу? Гэхдээ тэднийг угаасаа тэгс сургаагүй байхгүй ихэнх нь. Угаасаа тэгс сургааг би дахиад хэлээд нь шүү. Тэдний ердөөс одоо Данидагийн юмар чинь нэг одоо чинь 2 жил тагсаар бол зүгээр л сургаад төгсөж байгаа. Тэд нар бол тэдний гартах зэвсэг нь байхгүй гол. Тийм учраас бол тэгээ тэр улсууд чинь ямар нэгэн имийг бол тэгж ухаж ойлгодгүй учраас тэдний ухамсар мөн тийм нэгэн байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүсээ үзэгчдийн дээр шүү дээ. Тэгээ тэд нар чинь тэр улсууд чинь ердөөсөө бүх айлуудын хомиртонд одоо энэ телевизээр гараа суучиж штэ. Тэр улсууд одоо чинь янз бүрийн ингээд энэ одоо улс төрчтэй ярьж байгаа тэр яриануудыг сонсоход үнэхээр бол аимшигтай байдаг штэ. Юу ч мэдэхгүй шахуу тэр хүн бол тухайн тэр хүнтэй яриад байгаа. Тэр хоёрын тэр яриа бол өшөө одоо чинь ямар нэгэн хоосон утгагүй зүгээр тэр сурталчилгаа одоо чинь суртал хуулга ятгалаг болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг чинь болохдоо зэрэг нөгөө ном уншдаггүй улсууд чинь одоо манайд бол олон энэ телевиз болгосон чинь нөгөө ном уншдаггүй улсуудад зориудаар ийм бол олон сувгууд нээсэн шүү дээ. Тэгэхээр тэрийг нь болохдоо зэрэг нөгөө телевизийн сувгаар номыг орлуулна гэж яриад байгаа.
телевиз бол хизээч номыг орлож чадахгүй байхгүй. Ягаад гэвэл телевиз ердөөсөө хүнийг эргцүүлэн бодох тийм зав чөлөө өгдөг. Ердөөсөө тэр чинь урд нь бол одоо шууд хурдтай тэр бол одоо энэ видео мөн бусад бол тий хөгжим чимээ бусад юм ярьж байгаа байхгүй. Бодож амжихгүй. Энэ их мэдээллийн бааз янз бүрийн телевиз, интернет, радио эднэрийн хажуугаар ном уншдаг болгохын тулд ер нь хүүхдийг чинь яавал гээвэ? Ер нь бол нэгдүгээр ер нь айл бүхэн бол одоо чинь өөрийн одоо гэртээ нэг тийм жижиг номын сонгооттой байх хэвээр. Тэр номын сангад нь бол ямар ном байвал зохилттой гэдэг хамгийн гол нь урд нь ялангуяа 90 оноос өмнө хэвлэгдсэн номнууд бол үнэхээр бол эдгээр сайн номнууд бид нэр уран зохиол ийж байж болно, утга зохиол одоо яруу найргийн би энэтэй нэг зүйлийг ярихад нөгөө урд нь бол манай зарим одоо энэ урлагийн ялангуяа тэр секретнуудыг ярьдаг гэсэн бид нарыг бол цензуртай байгаа учраас одоо энэ юм бичүүлэхгүй байна гэсэн. Тэгээд тэрнээс хойш 27 жил болоход өнөөдөр бол монголчуудын өмнө тэд нэг олигтойхон армаан тууж олигтойхон жүжиг бичиж тавьсан уу? Байхгүй шүү дээ тэр чинь. Тэ тэд нар чинь бол юм хэлэх юм байхгүй байна гэсэн үг байхгүй да юм дээ. Худлаа. Тийм худлаа байхгүй. Тийм учраас чинь дандаа нэг тийм тэгээ ялангуяа бол төр засгийнхын эсрэг энэ одоо энэ тентхийн баруунаас нэг тийм одоо чихнийх нь үзүүрт сонсогдсон нэг амд амтсан яриагаар бол одоо өөрт нь тэг санагдаад байгаа юм шиг тэгж бол одоо төр засгийнхын эсрэг босчилсан улсуудыг нэг одоо эрх чөлөөний тэмцэгчд энэ төр гэж одоо өргөмжилж байгаа. Энэ бол утгагүй байхгүй одоо үнэхээр.